Өдөр та бүхэнд амлан айлтгая. Би сэтгүүлч Бадарчин Жаргалбаа. Энэ орой өдөр та бүхэнтэй уулзаж студид ярилцахаар орчин сургуулийн захирал Цэнд Живийн жаргалмааг өрсөн байгаа. Ингээд урилгын хүн тавьж хүрэлцсэн танд их баярлалаа. Гэхдээ би хоёрын нэр ер нь жоохон ховорхон нэр бах тий. Тийм, ховорхон шүү бас. Нэрийн хавшиг тайлбарлаж өгөөч та. Окей, мэдгүй одоо манай ээж аав жаргалмаа гэж нэр өгсөн. Манай эгчийг Цэнгэлмаа гэдэг. Тэгээд Эрдэнэ цэцэг, Отхон цэцэг гэж яснаа жаргалмаа гэж тэгсэн. Тэгээд би өөрөө ер нь дагуурч ер нь жаргалын их юм байлээ. Тийм альва юмны их юм байлээ. Тэгэхээр та хоёр одоо жаргалын их нар сууж шүү дээ. жаргалтай хүн гэж бод. За тэгэхээр хайда ярилцлагынхаа үндсэн сэдвт оръё. Тэгэхээр орчин сургууль бас Кембрижийн боловсрал гэж чимээг эхлүүлээд бас 2008 оноос үйл ажиллагаа явуулсан гэж байгаа шүү дээ. Яг Кембрижийн боловсрал сургалтын хөтөлбөртэй юугаараа онцлог давуу талтай байна. Тийм. Манай орчин сургууль бол 2001 онд байгуулагдсан. Тэгвэл ер нь бол яг анх байгуулагдсан цагаасаа тий одоо яагаад ингэж тий дэлхийн жишг төрсэн стандартын боловсролыг хүүхэд их орондоо эзэмшиж болохгүй юм бэ гэдэг асуулт бол биднэрт байсан л да. Ерөнхийдөө тийм зорилго тавьсан гэж хэлж болно. Тэгээд яг тэр зорилготой хөтлөгдөж ер нь судалгаа хийж авсан гадны тий одоо боловсролын тогтолцоо энтрийг судалж байгаад тэгээд яг Кембрижийн хөтөлбөрийг сонгосон. Ерөнхийдөө бол энэ Кембрижийн олон улсын дунд боловсролын хөтөлбөр байгаа юм. Дэлхийд одоо нэг юм хоёр том хөтөлбөр байдаг. Нэг нь болохоор IB диплома програм буюу одоо International Baccalaureate гэдэг тийм. Энэ Кембрижийн хөтөлбөрийг болохоор Cambridge International Examinations буюу одоо олон Кембриж их сургуулийн боловсролын үнэлгээний төвөөс одоо яг энэ боловсролын төвшингийг баталгаажуулдаг ийм систем байж байгаа. CIE гэж бас хүмүүс ярьдаг. Тэгээ бид нэр ерөнхийдөө судалж те одоо яг аль нь бид нар тохирч байна гэдгийг анзаарч одоо ингэж нэлээд их судалгаа хийсний үр дүнд бол Кембриж нэг тохиромжтой юм байна гэж үзсэн. Яагаад гэвэл Кембрижийн хөтөлбөр яг одоо бидний бас нөгөө сонирхолтой хийсэн байхгүй юу? Орчин сургуулиуд ердөөсөө бидний анхны зарчим бол хүүхэд одоо төрлөх хэл дээрээ суур боловсролыг их чанартай эзэмших ёстой. Тийм боломж нь илүү сайн байна гэж ингэж ойлгочихсон. Тэгээд яг ингээд хос хэлтэй хэрэгжүүлэх юм боломжийг бол Кембриж өгдөг. Тэр утгаараа бол биднэрт одоо аягүй тийм таалагдсан. Тэгээд одоо манайх яг хос хэлтэй сургууль дээр нь одоо Кембриж олон улсын боловсролыг энэ хөтөлбөрөөр бол сургалт явуулж байгаа. Тэгээд яг яагаад олон улсын боловсролын хөтөлбөр гэхээр яг одоо манай хүүхдүүд 1-ээс 12 дугаар анги тий бүх ангитай бол одоо энэ Кембрижийн хөтөлбөрөөр суралцдаг тий байгалийн ухааны хичээл бол байгалийн ухааны хичээл тий математик бол математик тий дээр нь бол монгол хэл, монгол бичиг, монгол уран зохиолоо бас үзээд ингээд явдаг. Тэгээд яг манай хүүхдүүд одоо 5 дугаар ангиа төгсөөд 8 дугаар ангиа төгсөөд тэгээд 9-10 дугаар ангийн хөтөлбөр тий 11-12 дугаар ангийн одоо олон улсын бүрэн дүнд боловсролын бүр агсан түвшний A level гэдэг айгүй тийм нэр хүндтэй хөтөлбөр. Энэ бүх одоо явцуудад бол ингээд яг юм шат шатандаа одоо юм шалгалт өгдөг. Одоо яг Кембрижээс ингээд бид нар шалгалтын материал нэрдэг тий. Тэгэл манай хүүхдээ тэр шалгалтанд яг одоо журмынхан дагуу бинээс одоо 1 метр зайтай, метр 50 см зайтай ингэж сууж байгаа тий. Ингээл яг одоо бид нар яг ингээл бүгд яг өөрсдөө бие дагаал тэр шалгалтаа хийгээл бид нар тэр шалгалтыг ердөөсөө шууд ингээл баглаал ингээл явуулдаг. Тэгээ биднэрт бол ердөөсөө л одоо буцаад үнэлгээ нэрдэг. Өөрөөр хэлэх юм бол сурагчдын дүн үнэлгээ чинь тэр Кембрижийн их сургууль дээрээ үнэлдэг. Тэнцээ одоо шалгагч багш нар үнэлээд одоо жишээл 5 дугаар ангидаа төгсөж байгаа хүүхд маань бол байгалийн ухаан, математик, англи хэл гээд 3 хичээлээр хичээл тусвараар 2 шалгалт өгдөг тийм ээ. Ингээд 6 одоо хичээлээр бол шалгалт өгдөг. Тэгээд манай багш нар бол яг энэ хөтөлбөрийг зааж байгаа. Манай одоо тий гадаад, дотоод монгол багш нар маань энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд яг одоо бидний нэг тийм давуу тал нь юу гэхээр яг хосол дээр айгүй тийм үндэсний чадварлаг багш нараар тий суур боловсрол айгүй сайн эзэмшүүлээд тэгээ англи хэлээ бас давхар ингээд бас нэлээд боломжийн одоо юм чанартай ингээд өгөөд явхлаар бол энийг бол ингэж хэрэгжүүлэх боломжтой юм байна гэдэг нь харагддаг. Манайх одоо яг тэр 5 дугаар ангийн шалгалт ерөнхийдөө 8 дугаар ангийн IGCSE гэдэг одоо 9-10 дугаар ангийн хөтөлбөр байж байгаа. IG гэдэг нь одоо International General Certificate гэж байгаа. Өөрөөр хэлбэл бол одоо яг Британий те одоо тэр 9-10 дугаар ангийн хөтөлбөр нь болохоор GCSE гэж байдаг те. International гэхээр бүр олон улсын боловсролын хөтөлбөр болчихж байгаа. Яг одоо 7 хичээлээр дүн аваад тэгээд яадаг. Тэгээ ерөнхийдөө энэ хичээлүүдээ бид нар шалгуулад ингээд бидний дөнгүүдээ ингээд хараад байхад бас бид нарт айгүйх тийм шинжилгээ те анализууд энэ төр явуулдаг. Ингээ харж байхад манайх бол математик байгалийн ухааны хичээлүүд төр бол манай хүүхдүүд бол дундаж бол үзүүлэлтүүд бол айгүй өндөр байдаг. Тэ олон улсын дундажаас бол өндөр байдаг. Тэгэхээр энэ мэн бол бас хүүхдүүд одоо яг суур боловсрол орчин сургууль маань бас яг манай бодлого маань зөв юм байна. Бид нар их чанартай сургалт өгч чадж байгаа юм байна гэдэг нэг юм үзүүлэлт болж байгаа л та. Мэдээж хэрэг хүүхдүүдэд сургах багш нарын ингэ чадвар хийх нөлөөтэй л дээ. Ер нь анх багш нараа хэрхэн яаж бэлдсэн бэ?
Тий. Анх манайх яг 2001 оноос хойш ер нь хосэлтэй тий одоо яг үндэснийхээ боловсролын сертификатыг олгодог энэ хэвээрээ ингээд явж байсан. Тэгтээ англи хэлийг бол гүнзгэрүүлж үзээд тэгээд мөн одоо хоёр дахь гадаад хэл хятадлыг үзчихсэн. Тэгэхээр манад яг энэ олон улсын боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлэх бүх суурь нь бүрэлдсэн байсан. 2008 онд Кембрижийн үнэлгээний газраас бүр одоо үнэлгээний тий баг инспект одоо шалгагчид ирээд манай одоо сургуулийн үйл ажиллагаа, манай сургалтын орчин, байгалийн ухаан тий одоо энэ хичээлүүдийн одоо энэ сургалт явуулдаг орчин, манай хүүхдүүдийн чадвар хамгийн гол нь манай багш нарын чадварыг үнэхээр ирээд тийм ээ. За тэгээд ингээд одоо бүр үндэсний хэмжээнд одоо ном сурах ч гэдэг одоо бичдэг хүмүүс танаад байдгийн байна тий одоо ингээд улсын олимпиад, олон улсын олимпиадад одоо хүүхдүүд амжилттай бэлддэг хүмүүс танаад байт юм байна. Энэ бол айгүй тийм чухал одоо үнэлгээ болж гисэн л дөө. Тэгээд манад энэ зөвшөөрлийг олгосон. За тэгээд зөвшөөрлийг авсныхаа дараа бол Кембрижийн олон улсын боловсролын төвөөс бол маш их одоо дэмжлэг тусалцаа үзүүлдэг. Манай багш нарт бол одоо онлайн тий болоод сургалтууд явуулдаг. За мөн одоо очоод тий тэр сургалтанд явах боломжтой байдаг. Англид сургалтанд явдаг манай багш нар. Ерөнхийдөө одоо яг 9-оос дээш анги, бага анги, дунд анги энэ бүх шатуудад хичээлд орж байгаа монгол багш нар маань бол ямар нэгэн хэмжээнд бол энэ бүх сургалтуудад бол хамрагдсан байж байгаа. Одоо тэгээд нөгөө Кембрижийн сургалт маань дэлхийн нийтийг хамарсан сургалт болохоор бас азар биднэрт их ойрхон тий одоо жишээл Бээжинд ч юм уу Хятадд ч юм уу одоо энэ зүүн өмнөд Азийн орнуудад энэ төр бас яг бүр тэр шалгагч багш нар өөрсдөө ирээд яг тэр тухайн хичээлээр хүүхдүүдийг яаж бэлтгүү тий одоо яг яаж тий энэ хөтөлбөр маань ямар зорилготой энэ тэр хүүхдүүд яаж одоо энэ чадвараа илүү эзэмших ёстой юм гэдэг тэр ингээд бүр юм 3-4 өдрийн сургалтууд явуулдаг. Тэгээд тэр сургалтнууд нь манай багш нар бол дийлэнх нь хамрагдсан байж байгаа. Тэгэхээр яг одоо бид бол багшаа өөрсдөө бэлтэж авсан гэж бас хэлж болно. 2008 оноос одоо тийм ээ орчлон сургууль өөрсдөө Кембриж хөтөлбөрөөр сургалтаа явуулж эхэлсэн байх шүү дээ. Яг одоо төгсөн гарсан хүүхдүүдийн чанар ер нь хэрвээ. Тийм. Манайх одоо яг 2008 оноос эхлээд тэгээд одоо тэр 9-10 дугаар ангийн хөтөлбөрөнтэй одоо бүрэн дүнд боловсролын гэрчлэгөө олгох хөтөлбөр бол 4 дахь төгсөлтөд хийцэн байгаа. Одоо 5 дахь төгсөлтөд энэ жил хийх гэж байна. A-level буюу одоо 11 12 дугаар ангийн хөтөлбөр тийм ээ агсан төвшний хөтөлбөр маань бол одоо энэ жил 4 дахь төгсөлтөд хийх чинь 3 одоо төгсөлт бол төгсүүлсэн байгаа. Одоо яг энэ 13 оны хүүхдүүд маань одоо төгссөн тийм ээ сая намар шалгалтаа өгөөд ингээд сертификат авсан байж байгаа. Ерөнхийдөө жил болгон манай амжилт бол гайхалтай агч байгаа. Манай хүүхдүүд бол одоо A-level-ийн одоо нэг 3A тий одоо 4A дүн гэдэг бол үнэхээр том амжилт тий. Тэгэхэд бол одоо манай хүүхдүүд бол 4A одтой хүүхд байж байгаа. Манай нэг чин түшиг гэдэг хүүхд яг манай орчлонгийн хүүхд маань одоо 4A одтой шалгуулад тэгээд Момбуршигийн тэтгэлгээр бол Японд суралцах гэдэг. Одоо яваад төгсөн байж байгаа. За бас энэ жилийн маань төгсөгч одоо Будмандэ гэдэг хүүхд байж байгаа. Энэ хүүхд маань одоо нөгөө Массачусетс их сургууль гэж яддаг шүү дээ тийм ээ. Дэлхийн одоо топ их сургууль ялангуяа технологийн чиглэлээр бол нэгд авдаг энэ сургуулийн тэтгэлгийг авсан. Төлбөр нь бол одоо $60,000 төлбөртэй сургуульд бол тэр хүүхд бол $50,000 тэтгэлэг авсан байж байгаа. Үндсэн одоо $10,000-ийнхаа тэтгэлгийг бол Монгол улсын засгийн газрын тэтгэлэг авч байна. Тэгээд тэр хүүхд бол ерөнхийдөө бол 100% тэтгэлэгтэйгээр бол одоо тэр Массачусетс их сургуульд сурах ийм одоо болцоотой болцсон байж байгаа. Тэгэхээр гих мэдчлээ ийм амжилт маань бол аюу тийм гахалтай сайхан амжилт. Сонирхолтой байна л да. Өөрөөр хэлбэл Кембриж рүү одоо тэр сургалтынхаа одоо шалгалтынхаа материалыг явуулаад тэндээс ингээд үнэлгээ ирнэ гэдэг бол тэгэхээр сургалтын ном сурах бичиг тэднийг бас яг Кембрижийн тэр тийм ээ тэндээс ирдэг юм инженер өөрсдөө боловсруулдаг. Сургалтын ерөнхийдөө хөтөлбөр бол тэр чигээрээ ердөөсөө Кембрижийн. Тэгээд тэр хөтөлбөрийн дагуу одоо тэ багш нараа бэлдэн ном сурах бичиг бүх юмнуудаар хангана. За хамгийн гол нь бол бас айгүй тийм уян хатан те. Яг одоо нэг зөвхөн номоор бол те хөтөлбөрийг бас яхад хэцүү. Манай багш нар болохоор яг тэрийг өөрөө ингээд өөрийнхөө нөхцөлд айгүй сайн тохируулаад яадаг. За тэгээд урд урдынх нь одоо шалгалтын материалууд те жишг одоо даалгаврууд тэрийг бол айгүй тийм сайн хангаж өгдөг л дөө. Тэгээд манай хүүхдүүд бол одоо бүр бид нар бас их ингээл гайхдаг. Анх одоо шалгалт өгж байхад ингээл өөрсдөө ч бас ингээл гайхчихсан. Одоо бол бүр ингээд өгөөд сурцсан те. Хүүхдүүд маань хүртэл ингээд айгүй тийм зөв хөвшил эзэмшээд байгаа. Энэ маань нэг зөвхөн нэг тийм хүмүүс одоо нэг шалгалт өгдөг, өгүүлтгэл нэг тийм хөтөлбөр юм шиг ойлгоод байдаг. Ердөөсөө л яг одоо чанартаа боловсролыг эзэмшүүлэх хөтөлбөр. Чанартай боловсролыг эзэмшүүлэхдээ бүр одоо яг бид бол их олон зүйлийг анзаарч байгаа. Бүр яг хүүхдийн төлөвшөлт, тэг хүүхдийн одоо тодорхой хөвшилт, хүүхд одоо цагаа зөв зохион байгуулах, гол юмн дээр анхаарах, тэг
өөрөө одоо илүү сэтгэж одоо бодож те хичээлдээ бүр одоо нэг 40 минут суухдаа ч гэсэн те би энэ чинь юм аваад гарахгүй бол болохгүй гэдэг тийм одоо бүр ингээд нэг юу нүртэл өөрчлөлдөг гэдэг. Одоо жишээл зураг урлал дизайны хичээл гэхэд чинь бол нэг зураг зураал явуулчихвал болчихно гэдэг ингээд ойлгодог. Тэгтэл бол тэр хүүхдээ онлайн пейпэ те шалгалт өгнө. Тэгээ зураг судлал түүх үзээд ингээд хажуугаар нь 2 3 юм шалгалтуудын цогц нэг л дүн ирж байгаа. Тэгээ тэр хүүхэд одоо жишээлбэл нэг бүтээл бүтээхийн тулд бол судалгаа хийсэн байна. Тэр судалгаагаа бүр яг одоо 7-7 хоногоор яг цагт нь хийж хагаад тэр материалуудаа хавсаргаж ингэж явуулдаг. Тэгж байгаа тэр хүүхэд те юу яаж байгаа. Тэгэхээр манай хүүхдүүд бол ингээл хэрэгжүүлэх явцад бол ер нь улам л одоо чадваржаал яг энэ чинь бол нөгөө нэг манайхан нэг жоохон хойшин тавих туфта те яг шалгалтын өмнө л одоо нэг хараал ингээл орчуул болчихно гэдэг хэлбэрээр бол хийж болдгүй юм байна. Яг тогтмол одоо хичээлж ингэж чадвар сууж иж амжилт гаргах юм байна гэдэг бол ойлгоцсон. За тэгвэл өөрөөр хэлбэл Кембрижийн боловсролыг Монголд эзэмшиж байна гэсэн үг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо гэрчлэгээ одоо зэрэглэл авна гэсэн үг тийм. Тийм. Одоо манай төгсөгчд A-level-ийн одоо сертификаттай төгсөгчд бол дэлхийн одоо бүх ихтэй сургуулиуд бол шууд хүлээн зөвшөөрдөг. Тэ одоо эсэлтийн шалгалт өгөх шаардлагагүй. Тэр A-level-ийн тэр сертификатаар бол ердөөсөө шууд одоо хүлээн зөвшөөрж байгаа. Канада, Америкийн ихтэй сургуулиудад бүр 1-р курсынх нь одоо бүтэн жилийн тийм ээ одоо кредитийг тооцох ийм боломжууд бас байгаа. Дөнгөж саяхан одоо Миссуригийн их сургууль манай сургуультай бас хамтарсан ийм одоо тохиролцоонд бол бид нэр хүрээд байгаа. Миссуригийн их сургуулийн одоо 1-р курсын кредитийг бол манай төгсөгчийн одоо тий бизнес стадис, математик, байгалийн ухааны хичээлүүд зураг урлал дизайн гэсэн энэ хичээлүүдээр одоо шууд одоо хүлээн зөвшөөрөх ийм тохиролцоонд бол бид нэр хүрч байгаа. За яг л хүмүүст өнөөдөр миний зочноор орчин сургуулийн захирал Цэнд Жавын жаргалмаа ажиллаж байгаа. Тэгэхээр ярилцлага хэдэн орны дараа үргэлжлүүлээ. За Монгол Улсын боловсролын салбарт Кембрижийн тогтолцоо гэж юм одоо 2 жилийн өмнө буюу өмнөх засгийн газрын үед хэрэгжиж эхэлж байсан зүгээр Отгон байр сайдыг дагаад Кембрижийн боловсрол сургалт хөтөлбөрөж нэлээд яригдчихсэн боловч яг өнөөдөр ямар хэмжээнд байгаа юм бэ гэдэг талаар бас тийм ээ боловсролын системд ажиллаж байгаа нь юу жаргалмаа захирлаас тодруулъя. Та ямар ч ажил хөтөлбөр эрхэлдэг хийн ч үж болно. Улс төрч бизнесмен, барилгачин, тариачин, багш ажилтан гэдэг таны амьдралд олон асуулт тулгарч байна. Тэдгээр асуултын хариултыг үйл явдлын гол эзнээс нь таны өмнөөс би асуувал. Та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөрөө цааш нь үргэлжлүүлье. Миний өнөөдрийн зочин Цэнд Жавын жаргалмаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд тийм ээ боловсролын систем тэр чигтээ Кембрижийн хөтөлбөрт шилжлээ, тогтолцоороо шилжлээ гэдэг зүйл 2 жилийн өмнө яригдчих байсан л да. Яг өнөөдрийн байдлаар энэ ажил ямар хэмжээнд явагдаж байгаа танаас сургуулиас гадна гэсэн үг тийм ээ. Танаас сургалтын хөтөлбөрийг одоо ерөнхий боловсролын сургалт одоо хэрэгжүүлж чаддаг хөтөлбөртэй харьцуулах юм бол ер нь ялгаа юу вэ? Тий, ер нь бол 2 3 жилийн өмнөөс бол ингээд Монгол боловсролын салбарт бол тийм ээ одоо хэрэгжүүлж байгаа. За тэгээд бид бол энийг бол бас ер нь бол зөв гэж бодож байгаа л да. Гэхдээ манайх бол илүү одоо яг нөгөө босоо шатлалтай. Өөрөлдөл бол нэгээс ахуулаад тийм ээ 12 дугаар ингээд бүх хүүхдүүд маань яг энэ Кембрижийн хөтөлбөрөөр суралцж байгаа. Энэ бол манай айгүй тийм том одоо давуу тал гэж бид нэр хардаг л да. Хүүхдүүд бол ердөөсөө бүр яг 5 дугаар ангидаа тийм энд одоо яг энэ шалгалтандаа одоо бэлтгэлтэй болцсон ингэж орж ирж байдаг тийм. За яг улсын салбарт бол энийг бол арай жоохон дунд буюу одоо ахлах ангиас нь бол хэрэгжүүлж байгаа нэг ийм ялгаа байж байгаа. Ер нь бол энэ хөтөлбөр маань бас нөгөө одоо нөгөө иж бүрэн тий одоо бүх талаар нь хөгжүүлэх ийм бол хөтөлбөр тавьдаг. Ер нь бол тэгэхээр манайх бол яг одоо олон улсын бүрэн дүнд боловсролын гэрчлэгээ олгох хөтөлбөр дээр хүүхд минь дор хаяад заавал 7 хичээлийн дүн авах хэрэгтэй байдаг тийм. Интернэшнл гэдэг үг маань болохоор нөгөө одоо 5 групп хичээлүүдээс сонголт байдаг л да. Тэгэхэд нэг групп нь бол одоо хэлний групп байдаг байхгүй. Тэгэхээр хэлний групп дотор заавал 2 хэлийг судлахыг шаарддаг. Тэ одоо ингээд дэлхийн нийт глобалчлагдж байна. Ерөнхийдөө бол одоо нөгөө тухайн улсын иргэн гэхээсээ илүү дэлхийн иргэн тий одоо хэмжээнд бол хүмүүс одоо ингэж нөгөө боловсрогдох, бэлтгэгдэх ийм шаардлага бол айгүйх гарч ирж байгаа. Тэгээд одоо яг жишээлбэл одоо яг тийм учраас манайх нөгөө 2 хэлийг бол манайх олгож байгаа тий. Одоо англи хэлийг сонгоод. Тэгээд хятад хэл. Хятад хэл бол 2 дахь гадаад хэл гэдгээр бол манайх судлаад тий 6 дугаар ангиас үзэж байгаа болохоор манай хүүхдүүдийг хятад хэлний дүн ч гэсэн бас их өндөр байдаг.
Тэрээр. Хятадд ч гэсэн энэ одоо Кембрижийн хөтөлбөрийн гэрчлэгээ чинь үнэлэгдэн үстэй тий. Тий. Одоо яг энэ олон улсын бүрэн дүнд боловсролын гэрчлэгээ олох хөтөлбөр нь болохоор дэлхийн 140 оронд хэрэглэгдэж юу одоо 140 оронд тийм ээ хүлээн зөвшөөрөгдсөн 140 оронд энэ хөтөлбөрөөр хүмүүс сурж байгаа. Нийтдээ одоо яг Кембрижийн энэ бүх хөтөлбөрүүдээр ерөнхий боловсролын тий одоо сургуулийн хөтөлбөрүүдээр бол дэлхийн 160 оронд 9000 сургуульд энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа. Нэг нь уц манад байгаа юм байна. Тий. Тэгээ манайх бол одоо яг орчлон сургууль маань одоо яг Кембрижийг нэвтрүүлсэн анхны сургууль тий. Энүүгээр бол бид нар бас бахархаж явдаг. Зөвхөн Орчлон төгсөн тэр гэрчлэгээр дэлхийн бус улс орнуудын одоо ихтэй сургуульд ингээд шалгалтгүйгээр орно гэдэг бол их том боломж байна л да. Нийт хичнээн сургууль оролцох хэрэгтэй гэдэг юм. Ихтэй сургуулиуд оролцсон. Ерөнхийдөө дэлхийн баг бүх их сургуулиуд бол шууд одоо хүлээн зөвшөөрдөг. Хүлээн зөвшөөрнө гэдэг маань тийм ээ. Манай одоо A-level-ийн сертификаттай хүүхдийн дүнг бол шууд хүлээн зөвшөөрнө тий. Бүр даашаа бүр 9 10 дугаар ангийн одоо 10 дугаар ангид төгссөн тэр бүрэн дүнд боловсролын гэрчлэгээ олгох хөтөлбөрийг ч гэсэн тий тэр сертификатыг ч гэсэн хүлээн зөвшөөрдөг. Одоо ялангуяа Канада, Америкийн сургуулиуд бол тэр түвшинд бол тэгээд нэгдүгээр курстай шууд хүлээн зөвшөөрдөг. Одоо ингээд хүүхдүүд хавар болоод шалгалтаа өгөх тийм ээ төгсөх хийлсэх одоо шалгалт эхэллээ шүү дээ. Ер нь эцэг эхчүүдэд та бүхэн ер нь ямар зөвлөгөө өгдөг вэ? Хүүхдээ одоо тийм ээ бага сургууль сонгохтон ч тэр за ихтэй сургуулийн сонголтын дээр ч тэр ямар зөвлөгөө ер нь мэдээлэл өгдөг вэ? Орчин сургуулийн хүүхдүүд ер нь ямар сургуулийг илүүтэй төгсөд дараагийн шатлалын сургууль нь ямар сургууль сонгоод байгаа шүү? Мэдээж тэр хүүхдийн тухайн хүүхдийн одоо сонирхож байгаа боловсрал те цаашдаа одоо ямар чиглэлээр ямар юугаар мэрэгжил эзэмшиж те одоо амьдралаа одоо ямар чиглэлээр авч явмаар байна гэдэг сонирхолтой нь бол мэдээж холбоотой. Зүгээр ер нь бол их эцэг бол зөвхөн л нэг гадаад явах зорилготой байсан бол сүүлийн үед бол айгүй чанартай дээд сургуульд явуулах нь зөв юм байна гэдгийг бол манай ээж аваа ойлгоод эхэлсэн байна л да. Яг чанартай дээд сургуулиуд гэдэг бол бас яг чанартай суралцагчдаг хүсдэг. За. Тэгэхээр яг тэр утгаараа бид нар болоод одоо яг тэр хүмүүсийн яг үнэлдэг, мэддэг те хүндтгэдэг ийм сертификатыг нь бол манай сургууль олгочлаа бол да. Зөвхөн яг ээж аав нарт одоо зөвлөгөө өгөхөд бол зөвхөн нэг гадаад явуулах бол гоё зорилго биш шүү те. Хүүхдүүд бас сайн төлөвшөөгүй байдаг. Манай ялангуяа одоо хүүхдүүд зөвхөн гадаад яваал ээж аваасаа бушуугаа олдоод л нэг ингээд явчих гэсэн хүмүүс очиод нөгөө сургалтын төлбөрөө бүрэн төлж чадахгүй тий хажуугаар нь ингээл ажил хийгээд энэ төр ингээд сурдаг тий хамгийн гол нь яг тэр суралцах чадвараа эзэмшиг байдаг. Дээд сургуульд суралцсан гэдэг бол ердөөсөө маш их одоо бие даасан тийм ээ одоо өөрөө их зүйлийг судлах ийм одоо чадвартай хэмжээнд одоо уншдаг тий яг одоо биеэрээ мэдэрч одоо тий хийж одоо бичиж ингэж одоо сэтгэж бодож иж ингэж одоо тэр чадварыг эзэмшүүлдэг тий. Тэгэхээр манай сургууль урд нь бол ерөнхийдөө бол манай төгсч голтууд тэр чадварыг эзэмшээгүй очсноос их олон хүүхдүүд бол шууд одоо барууны тий одоо Америк, Английн чанартай ихтэй сургуулиудад бол ердөөсөө шууд хөл алддаг. Тэднийг бол ердөөсөө л ингээл өөрсдийнх нь чи өөрөө ажиллаа төлөвл чи өөрөө суралцах процессыг төлөвл гэл ингээл орхичж байгаа. Тэнгүүд тэр хүүхдүүд бол ердөөсөө яг ингээд нэг хөл алддаг гэж ингэж хэлж байна. Тийм учраас бол хүүхдээ энэ ч их сайн бэлдэх хэрэгтэй шүү. Энэ ч сайн бэлдэж одоо тэр суурийг нэг сайн тавьж өгч явуулах юм бол илүү одоо амжилттай суралцнаа л гэж би зөвлөмөр байна. За баг сургуульд орох гэж байгаа нөхдүүд ер нь орчлон гэлээ пөөхт яаж үнийн дийлдэг ингэж ер нь тэгдэг л дээ. Мэдээж яг тэр үнэндээ таарсан тэр чанартай боловсролыг ер нь хэр сайн олгож जैन зүр яг үнэхээр Кембриж тийм ээ олон улс түлхэн зөвшөөрсөн сургууль гэдэг бол за нэр өндөр үнэтэй байх нь аргагүй юм байна гэж бодъё. Тэгвэл тухайн орчлон ер нь ямар байна? Өөр тийм ээ өнгөрчих юм юу байна орчлон дээр. Манайх өндөр үнэтэй ягаад гэвэл үнэхээр энэ хөтөлбөр байна бас их өндөр үнэтэй. Одоо бусад оронд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургуулиудын сургалтын төлбөртэй харьцуулахад бол манайх харьцангуй хямд тийм. Ягаад гэвэл бид нар бас одоо аль болохоор энийг хүртээмжтэй байлгахыг бол зорж тийм ээ тодорхой төвшөнд бол бас юу яаж явж ирсэн л дээ. Зүгээр аль болохоор бас олон хүүхдээ энэ хөтөлбөрт хамраасаа гэж бид нэр тийм хүсэл байдаг. Тэгээд Energy Resource компанид бол бид нэр энэ хүслээ энэ санаачлага бол илэрхийлэхэд нэр агүй тийм соргохоор хүлээж авсан л да. Тэгээд энэ тэтгэлгээр бол Energy Resource компани болоод орчин сургуулийн хамтарсан тэтгэлгээр бол манад 15 хүүхэд 2 жилийн өмнө эсэж суралцсан. 250 хүүхдээс бид нэр сонгон шалгаруулж авсан. Тэгээд 7-оос 9-р ангид манай хүүхдүүд ингээд суралцаад бүр одоо энэ орчин сургуулийг яг энэ хөтөлбөрөөр ингээд төгсөл нь бол
тэтгэл нөгөө бол даасан байж байгаа. Бүх зардлыг наа гэсэн. Тийм бүх одоо сургалтынхын төлбөрийг даасан. Тэгээд ерөнхийдөө энэ хүүхдүүдийн маань те энэ хүүхдүүдийн ээж аав бол ер нь айгүй сэтгэл хангалуун гэж би хэлж болно. Ерөнхийдөө энэ хүүхдүүдийн өмнө бол айгүй их боломж нэгдэж байгаа. Тэр би хэлсэн шүү дээ те тэр нөгөө Будманде гэдэг нэг манай нэг хүүхэд одоо Массачусетс их сургуульд тийм ээ 100% тэтгэлэгтэй сурах гэж байна. 50% юу одоо $50,000 нь бол өөрөө олсон тийм өөрөөр хэлбэл өөрийнхөө чадвараар олсон. Энэ чадвар нь бол яг энэ Кембрижийн хөтөлбөрөөр манай A-level-ийн сургалтанд хамрагдсан тийм. Тэгээд манай орчлон сургууль дээр бас бид нар нөгөө яг одоо үндэснийхаа тий чадварлаг боловсон хүчин тулгуурлаж энийг хийж байгаа маань айгүй тийм амжилт гаргаж байгаа. Манай Будмантай бол өөрөө олон улсын физикийн олимпиадаас бол хүрэл медаль хүртчихсэн ийм хүүхд байж байгаа. Манай ер нь математикаар бол жил болгон манайх бол олон улсын олимпиадуудаас бол мөнгө хүрэл медалуудыг бол авдаг. Та сайн тэтгэлэг гэж хэлчихлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл тэтгэлэг тамрагдаад орчлонд бас үнэлбэрээр суралцах боломж үнэлбэрүүж байгаа тэтгэлгээр суралцах боломж байгаа юм байна. Энэ тэтгэлэг чинь дахиад зарлагдах юм уу? Хэдгээр ангийн хүмүүс ер нь хамрагдах боломж байна. Бид нар одоо энэ тэтгэлгийг бас зарлах гэж ер нь төлөвлөж чинь ярилцаж байна тийм ээ. Бас одоо энийг дэмжээч тийм ээ. Олон нийтэд бол хандмаар байна. Яг хөө зөвхөн дээд сургуультанд сурахт нь бол дэмжээ энэ төр гэсэн нэг бодол байдаг л да. Миний бодлоор бол одоо боловсролын тий чанар гэдэг чинь бүр суур нь улам сайн байх тусмал тий илүү одоо дээшээгээ тэр хүнд илүү боломж бүрэлдэж ирж байна. Тийм учраас бол яг одоо дунд боловсролын түвшинд бас тий чанартай тий Монголдо байгаа тий олон улсын хэмжээний ийм хөтөлбөрт бол дэмжих боломж байгаа шүү гэж ингэж бас хэлж байна. Тэгээ бид нар бол ер нь тэтгэлэг зарлаа гэж ярьж байгаа. Одоо удахгүй зарлагдана. Тэгээ тэрнийхээ дагуу бол одоо сонгон шалгаруулалтаа хийгээд тэгээд бид нар бол хүүхдэд сонгож авна гэж ингэж төлөвлөж байгаа. Танад хичнээн хүүхд суралцдаг вэ? Шинээр орж 1-р ангид орж суралцж байна. Одоо тэгэхэд төгсдөг вэ? Ерөнхийдөө бол манайх бол жил ирэх тусмал манай эрэлт бол их нэмэгдээд байгаа. Энэ жил одоо манай сургууль маань бол шинэ салбар нэгдэж байгаа тийм ээ. Хуучин салбартаа бас 1-р анги 1-5 дугаар анги элсүүлж авч байгаа. 1-р ангид бол одоо нийтдээ бол нэг 8 ангийн хэмжээнд бол хүмүүс бүртгүүлээд байна. Бид нар бол нэг 5 бүлгэл авна гэсэн ийм төлөвлөгөөтэй байж байгаа. Нэг ангид хичнээн хүүхд үү? Нэг ангид бол 26 хүүхэдтэй байдаг. За яа та тэр ярилцлага өндөрлж юм л да зүгээр асуугаасаа гэсэн зүйлийг чинь асуулгаар өгсөн байж магадгүй. Жохон боломж байна. За асуугаасаа гэсэн зүйл. Эцэг эхчүүдэл зөвлөгөө өгөх хэрэгтэй. Тийм өөрөөр хэлбэл хүүхдүүдийнхээ боловсрол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт гэдэг бол ирээдүйн хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгэхээр ер нь юун дээр илүү анхаарах хэрэгтэй. Тийм. Эцэг их болохоор нэг ингэж ойлгоод байх шиг анзаардаг. Энэ манай яг энэ Кембрижийн хөтөлбөр маань болохоор яг одоо яг нөгөө боловсролын хөтөлбөртэй яг одоо хүүхэд яг энэ бүрэн дунд боловсролын хэмжээнд ямар зүйл чадварыг эзэмших ёстой вэ? Хүүхдийг айгүй бүтээлч болгодог. Хүүхдийг айгүй тийм өөрийн одоо үзэл бодолтой тий одоо тийм бусдыг дагсан тий нэг тийм хүн болохгүй яг өөртөө ихтэй ийм болгодгоо тий их эцэг маань одоо танах жишээлбэл одоо TOEFL бэлддэггүй, SAT бэлддэггүй энэ төр гэдэг ингээд асуугаад байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ хөтөлбөрт хамрагдсанараа тэдгээр шалгалтуудад бүр илүү сайн бэлтгэгдэнэ гэж ингэж хэлж болно. Тэгэхээр бол яг үлцэн асуулт байна бол тэр л юм байна. За баярлалаа. Тэрхэн үзэгчтэй миний өнөөдрийн зочин орчлон сургуулийн захирал Цэндж бол жаргалмаа байлаа. Тэгэхээр үзэгч та бүхэнд бас орчлон сургууль олон улсын хэмжээнд хүрсэн хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг олгож байгаа. За тэр дундаа Кембриж гэдэг бол дэлхийд нэртэй энэ сургуулийн хөтөлбөр явагдаж байгаа сургууль бас ямар боломжууд байна вэ гэдэг талаарх мэдээлэл өглөө. Ингээд сонирхолтой байлаа. За бас нэр нэгтэй амьдаатайгаа ярилцах өөр юм бэ? Надад ч гэсэн тааламжтай. За тэгээд урилгын ажил хүрэлцээрсэн их баярлалаа. За урьж оролцуулсанд баярлалаа. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.